Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж байна. Тэгэхээр төрийн айлчлалын хүрээнд бол энэ 20 жилийн дараа болж байгаа одоо ийм түүхэн ач холбогдолтой Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бол Таны 5 улсад одоо айлчлал хийсэн анхны ерөнхийлөгч болж байгаадаа бас онцлогтой. Тэгэхээр энэ төрийн айлчлалын хүрээнд бол Монгол улсаас 100 гаруй аж ахуй нэгж Астана хотноо ирсэн байна. За яг одоо бизнес форум болж энэ бизнес форумын хүрээнд бол Казахстан улсаас бас одоо 100 гаруй аж ахуй нэгжүүд ингээ 300 гаруй одоо аж ахуй нэгж төрийнхэн оролцсон ийм бизнес форум болж байна. Тэгэхээр Казахстан улсаас бол Монголыг одоо маш их сонирхож байна. Бизнесийнхэн бол хамтарч ажиллах хамтралыг одоо хийхээр бол маш их сонирхож байна. Тэгэхээр энэ одоо төрийн айлчлалын хүрээнд бол засгийн газар хоорондын 10 гаруй баримт бичиг зурагдж байгаа болвол бизнес форумын үеэр бас одоо бизнесийнхэн хоёр улсын бизнесийнхний бас 10 гаруй одоо санамж бичиг байгуулж одоо хамтран ажиллахаар одоо төлөвлөгдөж байна. Тэгэхээр энэ Евразийн төр хэлэлцээр буюу одоо Монгол улсаас Монгол улс, Оросын улбаны улс, за Беларусь, Киргиз, Армен зэрэг одоо улсуудад одоо Евразийн төр хэлэлцээр хийгдэж тарифын одоо хөнгөлөлт олгохоор байгаа. Энэ тарифын хэлэлцээрийн хүрээнд бол одоо 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг одоо тарифаас хөнгөлөх, чөлөөлөх ийм арга хэмжээ авагдахаар байгаа. Үүний 97% нь бол хөдөө аж ахуйн салбар. За ингээ 200 гаруй нь бол яг ноос ноолоор ашигны салбар байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сүргийн санаачилсан цагаалт үндэсний хөдөлгөөн одоо хэрэгжиж жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр энэ жил гаруй хугацаанд бол 100 гаруй аж ахуй нэгжүүд хөнгөлөлтөд урт хугацаатай хөнгөлөлтөд зээлд хамрагдаж одоо эргэлтийн хөрөнгө дээрээс нь хөрөнгө оруулалтын зээл авснаар тоног төхөөрөмж хүчин чадлаа нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр яг одоо энэ аж ахуй нэгжүүд маань бэлэн одоо хүчин чадлаа нэмэгдүүлж бэлэн болгож байгаа бол энэ Евразийн хэлэлцээр батлагдсанаар яг одоо цаг үеэ олсон одоо ийм арга хэмжээ болж байна гэж хэлж болно. Евразийн хэлэлцээрийн хүрээнд бол одоо 200 сая одоо хүн амтай одоо 5 улсад улс байгаа. Тэгэхээр тийм ч учраас бол одоо бид нар далаад гарцгүйч одоо хүн далаад гарцтай ийм одоо улс. Тэгэхээр энэ одоо боломжийг олгож одоо бид эдийн засаг болон худалдааны эргэлтээ сайжруулах одоо ийм боломж олгогдож байгаа. Тэгэхээр одоо энэ хэлэлцээрийн хүрээнд бол Казахстан болон Монгол улсын хоорондын худалдааны эргэлтийг 500 сая долларт хүрэхээр одоо хоёр талын одоо засгийн газар зорин ажиллаж байна. За ингээд одоо энэ бизнес форумын хүрээнд бол ноос ноолуурын салбарт Янмал болон Fine Wool компаниуд одоо санамж бичиг зурж одоо Монгол улсаас самсан ноолуурыг экспортлож одоо Узбекистан болон Казахстан улсад эцсийн бүтээгдэхүүн болгон одоо ийм хамтралыг бий болгохоор зорж ажиллаж байна.